Хей, за юу яцхан залуусаа. Тулгаабын тулгаа байна. Өнөөдөр та бүхэндээ зориулах бичлэгийн маань нэр нь одоогийн байдлаар хамгийн үнэтэй байгаа 7 ширхэг SP Dunk пүүст талаар бэлтгэсэн байгаа. Тэгээ энэ он гараад оны ихээр нэлээд олон SP Dunk гарсан. Одоо цааш нэлээд олон гарах шинжтэй байна. Тэгээд энэ хүү жагсаалтыг болохоор 2019 оны 12 сард бичигдсэн Hi Nobity гэдэг сайтаас авсан байгаа шүү. Миний гаргасан лист биш шүү. Бичлээ да. За ямар ч тач бичлэгийг эхлүүлцгээе. За жагсаалтын 7 дугаар банд Nike SP Dunk Low What the Dunk 2007 оны 10 сарын 1-нд $120 үнэтэй гарч байжээ. За мэдээч What-тэй өнгө болохоор олон данкийн өнгөрүүд багтсан байгаа. Cali Dunk, Lucky Dunk, Bug Dunk мэтлэн өнгөнүүд орсон байгаа. За тэгээд ерөнхийдөө StockX дээр дундаж үнэ нь одоогийн байдлаар яг өнөөдрийн байдлаар энэ бичлэгээс өдрийн байдлаар бол $5,966 үнэтэй байгаа юм байна. За хамгийн сүүлд last sale үн за одоо $5,000 үнэтэй хамгийн сүүл last sale нэгдсэн байна. Одоогийн байдлаар бол за ер нь бол угаасаа Watt-ийн өнгөнүүд угаасаа гоё байдаг те. LeBron-ийн байдаг, Kobe тэгэл Durant-ийн Watt-ийн өнгөнүүд айгу гоё өнгөнүүд байдаг. Өнгөлөг. Тэгээ би бас нэг пост харсан юм аа. Off-white Dunk-ийг тавьчаад энэс үнэтэй SP Dunk байд юм уу гэ. Байдаг боллоо гэсэн тийм нэг юу пост харсан. Тэгээд тэндээс яг ч өөр санаа аваад Off-white чинь одоо энэ $2,000 явцсан байгаа. 7-д орсон SP Dunk-аас 7-д орсон SP Dunk гэхэл 2 дахин үнэтэй шүү дээ. За жагсаалтын 6 дугаар банд Nike SP Dunk Low London 2004 онд $60 үнэтэй худалдаанд гарч байжээ. Nike SP Dunk City Series буюу хотын цуглуулгын нэг болж гарч байжээ. За энэ хүү City Pact нь болохоор Токио, Парис, Нью-Йорк мэтчлэн хотууд багтдаг байна. За Токио энэ жагсаалт яг 8 дугаар байранд орсон байгаа. За Парис нь болохоор урагшаа гарч ирэх баха. Энэ Лондон загвар нь Английн алдарт гол Тензагийн атомлыг өсгий дээрээ байрлуулсан байдаг байна. Дэлхийд дахинд 202хан жирхэг хос худалдаанд гарсан болохоор мэдээч үнэтэй авах нь тодорхой баг. За ер нь Nike-аас гаргасан ч гэсэн ер нь Лондон гэсэн загварууд ихэнхдээ ийм саарл өнгөтэй байдаг. Лондон их манан будантай байдаг болохоор магадгүй тэгж төлөөлүүлж саарлан төлөөлүүлдэг баг л та. Сүүлд гаргасан Лондон Air Max 1-ийн Лондон Амстердам гэсэн загварууд гарсан. Бас Лондон загвар нэм саарлан өнгөтэй гарсан байсан. Тэгээ StockX дээр одоогийн байгаа дундаж үнэх юм бол $8,165 үнэтэй байгаа юм байна. За хамгийн сүүлийн зарагдсан үнэх юм бол хэд байгаа юм бэ? Лондон $7,000 зарагдсан юм байна хамгийн сүүлд. За жагсаалтын 5 дугаар байрны Reese Forbes болон Nike SP Dunk-ийн хамтрал Denim орсон юм байна. За 2002 оны 12 дугаар сарын 1-нд $65 үнэтэй худалдаанд гарч байжээ. За алтарт скейтбордер Reese Forbes болон түүний багийн Net Caps нарын 2 дахь SP Dunk-ийн хамтралыг ихтэй Denim материалаар хийхээр шийдсэн нь маш классик загвар болж чаджээ. За үүнээс хойш Jordan Brand Levi's-тай хамтран бас мөн Denim материалын гадартай пүүз хийж өсөйг та бүхэн мэдж байгаа хаа. За Denim юу монголчуудад джинс гэдэг болдог. Джинсэн гадагтай пүүз өнөхөр маш гоё гоц. Надлаа айгу гоё харагддаг. За жагсаалтын 4-р банд Concepts болон Nike SP Dunk-ийн хамтрал Yellow Lobster. Concept болон Nike SP Dunk нарын хамтрал Lobster нь хит өнгө байдаг. Ягаан хар байдаг хаа. Ямар ч шар өнгө нь бол мэдээж хамгийн ховор өнгө нь 2009 оны 7 сард гэр бүл бол найз нөхдийн хүрээнд гарч байсан. Зэрлэг байгаль дээр болохоор шар өнгийн Lobster буюу далаа авчин 40 сая орчим байдаг бол энэ SP Dunk-ийн Yellow Lobster бол
мэдээж маш ховор. Гэр бүл найз нөхдийн хүрээнд гарсан болохоор тийм ч учраас нэлээд үнэтэй байна. Ер нь гэр бүл найз нөхдийн хүрээнд гарсан болохоор 34 ширхэг гарсан. Тэгээд одоогийн байгаа дунд жүн гэх юм бол 14717 доллар байгаа юм байна. За хамгийн сүүлийн last release хийгдсэн. Last sale хийгдсэн. $15,000. $15,000 шүү дээ. Зарагдсан байна. За жигсаалтын 3 дугаар брэнд Nike SB Dunk Low Freddy Krueger. За 2007 онд худалдаанд гарсан гэхүү. Одоо 2007 онд энэ үйл явдал болж байжээ. A Nightmare on Elm Street киноны Freddy Krueger-ийн дүрээс сэтгвчлэн энэхүү SB Dunk Low-ыг киноны багийнхан зориулаад хийж байсан юм байна. За тэгээ энэхүү заагур нь ховор болон үнэтэй болсон түүхэн айгүй сонирн байт юм байна. Nike-аас нь SB Dunk-ыг гарах гэсэн боловч энэхүү одоо Nightmare on Elm Street-ийн лицензийн New Line Cinema эзэмшдэг байсан юм байна л да. Тэгэхээр New Line Cinema хэрвээ энэхүү пүүзигээ гаргах юм бол зохиогч эрхийн асуудал хөндөгднө гэж одоо Nike-д сүрдүүлсэн гэхүү тулгаж байсан юм байна. Тэгэхээр Nike одоо энэхүү хийсэн SB Dunk дэлгүүр өдрөд тараацсан байсан энэхүү SB Dunk зурлуудыгаа одоо ингээд бүгдийг устгах гэсэн тушаал өгөөд устгуулсан юм байна л да. Гэсэн чинь Mexican Skate Shop гэдэг дэлгүүр нь одоо ингээд худалдаанд гарах хугацаанаас өмнө энэхүү сникерийг одоо худалдаанд гаргаад олон нийтийн гартаа цөөн хитэн ширхэг нь очсон юм байна. Тэгээ энэ алдаанаас болоод худалдаанд одоо ингээд хүмүүсийн гар дээр энэ сникер очсон. Тэгээ энэ хэдий одоо худалдаанд гарсан сникерүүд нь айгүй үнэтэй байдаг юм байна. Одоогийн байгаа дунд жүн гэх юм бол $12,167 долларын дунд жүнтэй. За хамгийн сүүлийн зарагдсан үн бас $15,000 байд юм байна. Нилээн үнэтэй. За жигсаалтын 2 дугаар байрны Staples бол Nike SB Dunk-ийн хамтрал New York. За энэ бол мэдээж амар алдартай цуутай пүүз байгаа. За 2005 оны 3 сарын 1-нд $200 үнэтэй 150 ширхэг худалдаанд гарч байжээ. За загварыг гаргасан Red Space гэх New York-ийн төлөөлөл болох зүйлийг тагтаа гэж үзээд өсгийн дээр нь хийж өгсөн юм байна. Энэхүү пүүз нь Манхэттенд байрлах Jeff-ийн дэлгүүрээр тараагдсан бөгөөд Jeff-ийн дэлгүүр нь 150 хүмүүс дугаар тараагаад маргааш нэрж авахаар болсон юм байна л да. Тэгээд худалдаанд гарсан өдөр нь тэр газар дугаартай 150 хүн. Дугаартай хүмүүсээс нь одоо мөнгө нэмж 2 дахин $300, $400, $500 авах гэсэн хүмүүс. Эсвэл бүр дээрэмдээд авах гэсэн хүмүүс цугларсан. Ингээ бүүн өөмөө саван болоод Нью-Йоркийн цагдаагийн газраас цагдаагийн хамгаалалт гаргаж энэхүү пүүзийг авсан хүмүүсийг аваад арти хаалгаар нь гаргаад таксинд суулгаж өгч исэн гэдэг юм байна. Тэгээд тухайд амар том бүр мэдээдтэйгээр гарч исэн. Тэгээ бүр ингээ тойроод том хуцтай хараад нь те бейсболын цохоор хутга мачатай ингээд хуцантайгаа хийцэн 20 гаруй хүн тийм хүн баригдсан гэсэн цагдаагийн бас тэмдэглэл байд юм байна. Зохиод авах те болохгүй зохиод авчих гэсэн 20 гаруй хүн цагдаад баригдсан байд юм байна. За одоогийн байгаа дунд жүн $13,600 хавцаа байгаа юм байна. За хамгийн сүүл зарагдсан $13,500 зарагдсан юм байна. За жигсаалтын 1-р брэнд SB Dunk Low Paris. Нэгээс in Paris. За мэдээж энэ бол хамгийн үнэтэй, хамгийн алдартай SB Dunk юм уу та. За хамгийн алдартай чааш. За хамгийн үнэтэй л. За 2002 оны 3 сарын 1-нд 202 ширхэг бас худалдаанд гарч байжээ. За мэдээж энэ бол Citibank цувралын багтсан пүүз байгаа. За Францын алдарт зураач Бернанд Бофет одоо яг Франц дуудлагыг нэг сайн мэдэхгүй юм аа. Алдарт зураач Бернанд Бофетийн оригинал уран бүтээлийг зүсэн авч өсхий их биеийг бүрж хийсэн байна. Тийм болохоор яг хоёр адилхан хоёр хос байхгүй гэдэг юм байна. За одоогийн байгаа дунд жүн бараг $35,000 байгаа юм байна. За хамгийн сүүл зарагдсан хэм бол $51,195 зарагдсан юм байна. Хитэн сая төгрөг гэсэн үг ээ. 100 сая төгрөг гарах юм. За энэ Paris-ийг бас нөгөө Travis Scott-ны өмссөн зургийг явуулсан шүү дээ.
За ингээд ямар ч өнөөдрийн бэлтгэсэн мэдээллийг хүрээ дуусч байна. Сонирхолтой байсан гэж санагдчих байна. Ялангуяа тэр Фредерик Крюгийн түүх бол надад их сонирхолтой байлаа. Хайж үзсэн. За тэгээд таалагдвал subscribe болон лайка дараарай. Хүмүүс тарааж өгөөрэй гэж үсэе. За дараа уулзлаа баяртай.